Дайн байлдаан зөрчил мөргөлдөн хавчлага дарамт цэргээс зугтаж дөрвж буй олон зуун хүн хоол замыг туулж умард туйлын цагиргаар дамжин Шингээний оронд хүрч байна. Оросын эрх баригчид хилээр явган нэвтрхийг зөвшөөрдөггүй учраас дөрвөгсөд хилийн гадна ирээд дугуй унаж хилээр нэвтэрч байна. Ундаг дугуй унаж хилээр нэвтрэх дөрвөгч нар чимдаан цүнхээ чирж зарим нь нялх хүүхдээ тэрвэн явж байлаа. Цас орж зам халтаргаатай хүйтэн байгаа учраас дугуйг сайн эзэмшээгүй зарим хүмүүст маш бэрхшээлтэй байна. Оросын Мурманск хотод цагдаа нар биднийг зогсоосон. Тэд биднийг Норвеги явахыг хүсэж байвал бидэнд мөнгө өг гэсэн. Бид тэднээс яагаад мөнгө өгөх хэрэгтэйг асуугаад бидэнд мөнгө байхгүй бид асуудалтай учраас Норвегид очихыг хүсэж байна гэж хэлсэн. Тунисийн дөрвөгч Хичэм гэдэг хүн интернетээс Норвегийн хэл нээлттэй гэсэн мэдээллийг авсан бөгөөд тус улсад цагаачлахаар шийджээ. Тэрээр 15 хоногийн аяллаа виз хүлээн авч Тунисээс Москвад онгоцоор ирсэн байна. Дараа нь галт тэргэнд сууж Мурманск хотод очоод Норвегийн хилийн ойролцоох хотод хүрэхийн тулд такси барьжээ. Орос Норвегийн хоорондын ганц гарц болох Сторскогийн хилийг давахын тулд умард туйлын цагиргаас хойш 400 км-ийг туулах шаардлагатай. Энэ он гарснаас хойш Норвегийн хилээр 5000 гаруй цагаач давсан байна. Гэтэл өнгөрсөн жил зөвхөн 10 гаруй цагаач Норвегийн хилээр нэвтэрчээ.